сайн байцгаана уу Монголын хэлнэгт хайртайхан дүүсүн болгоны хүү хоёроо мэдчихэж байна. За баахан хүн чин зөргийг яриач. Монголд нэг юм болохоор л нэг намайг санд сүртэй. Тэрний талаар чиний яриач тэгэж ингэж. Нэг баяр наадам юу ч байдгийн сайхан үйл явдал болох юм болоо муу сан галзуурч үзээл. Ерөөсөө монголчууд юм яаж байгаа царай. Муу юмд нэг барьдаг мод, нохойд барьдаг мод гэдэг шиг тийм ээ. Миний митиг болгоод дандаа нэг муу юм нээвэд бас. Сайн юмд бол ерөөсөө байхгүй. Тэрэг баг. Монголчууд бол угаасаа бүтэл муутай. Угаасаа заяан хайсаар юм. Яаж ч ийм залах уу? Арчаагүй, харанхуу бүдүүлэг, боловсралгүй гэдэг 9 шидийн муу бүхэн бүрдсэн улс. Дуун сонсогдож байна уу? Сонсогдож байгаа юм билгүй хүмүүс нэмэгдээд байгааг бодоход. Ингээд тусгаар улс гэдэг байгаад идэв тий. Гэхдээ юм чинь шүү би л босч чадахгүй шүү халуусч өглөө. За тиймэрхүү юу их гэж байгаа вэ? Сүлдээ бацсан бас хүний анхаарал сарниулах юм аа. За тийм байна. Сүлжээ мүлжээ байна уу? Байгаа л юм байна. Энэ коммент яагаад бичихгүй байгаа? Коммент бичиж. Одоо сүүлийн лөө залхуураад коммент бичих байсан байна уу аа? Хар хаалунд би ч гэсэн хар хаалунд байсан. Боцгоос залхуураад. Зүлтүүшээ хар хүл байж л байсан биз дээ. Ширээний завсраар байж байгааг хэлээд авчихаа. Наадга баан жижигхэн давлаад авчих. Тэгээ аавд нэг ус төхүүлэх арга байна уу? Аавда ус төхүүлээд хүүтэн ус төхүүлээд их зүгээр байна. Энэ коммент нь орж ирэхгүй юм биш үү? Яг л тэгж байгаа юм. За чин зэрэг мөрөг бол яах вэ гэдэг ядаргаа зүгээр хил амны хэл нэмэртэй бас нэг байсантай болох юм. Би чинь сошиалаар явж байгаа бүх юмыг тоомлж ярьсаар байтал одоо тэгээ Монголд 1000 байсантай боллоо. Үнэнгийн хэлчихэр үзье хаталаа зүгээр. Ядаргаа. Тиймэрхүү байна. Коммент байхгүй. Сүлжээг нь унахаар эргүүл авчихж коммент ороод ирнэ. Яшгүй. Нэг сүлжээг нь унгаарчаал буцаагаал оруулахад коммент бол панк гэл орно. Тэгэл аваад гусыг идчих. За тэр. Одоо энэ реакшн аваад ирж байгаа. Миний хөө чи нэг аваад гусгаж өгчөөчтэй юм хэвээр. Хар мянга хэлүүлдэг шүү дээ. Ямар ч коммент байхгүй тий. Коммент нэрс угаасаа цаанаасаа ачаад тий. Реакшн бол сайн орж ирж байна. Алуу олон уцтай юм чи. Энэ утсан дээрээс харч. Коммент уг нь бичиж байгаа юм зөв. Хүмүүс коммент бичсэн байна зөв. За тийм байна. Байна уу гэж байна, гэж байна. Коммент юм шиг хэрэггүй гэж байна. За бос гэж байна. Манай тэргүй ойдоохгүй байгаа мó гэж байна. Сонин сайхан юу байна гэж байна гэж заана намайг хөтөвч. За давчгаа яриа шууд лайв унтраана. Ядаргаа. Цааш нь шеэрлээд өгөөрэй. 1000 хүн болъё. Тий. Энэ 402 хүн цааш нь шеэрлээ. За нэгдүгээр асуудал. Бусдаас битгий буруугаа хайцгаа муусан юмнууд. Чин зэрэг бол зүгээр л энэ нийгмийн нэг үзэгдэл. Нэг дүр. Түүнээс биш нийгэм чинь тэр чигээрээ яг л ийм байдалтай л байгаа. Чин зэрэг машин дээрээс шээсэн бол та нар адилхан машинаасаа буугаа шээж байгаа. Ямар ч ялгаа байхгүй, онцгой ялгаа байхгүй. Хэлбэрийн ялгаатай болохоос биш агуулгын ялгаа байхгүй. За нэгдүгээр тийм байна. Өөрсдийгөө харж авцгаа заа юу. Чин зэрэг бол зүгээр л энэ балиар харанхуй бүдүүлэг аимшигын нийгмийн чинь нэг дүр зураг. За юу. Та нарын л нэг төлөөлөл. Та нар бол нэг тийм ариун цагаан хүмүүс бол биш. За нэгдүгээр тэр нэг тийм хүм харагдчихээн лээ.
За хоёрдугаарт ер нь Төвшин баярын асуудал дээрч ер нь энэ нийгэмд дүүлэн тарж байгаа асуудал дээр ирчүүд юунаас олж муудалцдаг вэ? Шалиг завхаа явдлаасаа олж муудалцж байгаа ш та нар. Би тэр бичлэгийг харж байгаа тиймэрхүү юм харагдчихлаа. Төвшин баярын хот хоёр ч гэсэндээ тэр хүүхэн мөхнөөс олж муудалцсан юм шиг байлаа ш. Яс юм дээр. Одоо тэр чи харж байгаа бас нэг хүүхнээс л болж байгаа. Та нар над балиар нийгэм, танаа нийгэм бол үнэн балиар шүү. Наад завхаа зайдын явдлаа болцгоо. Новшнууд минь. Та нар арх дарс тийм ээ ууж идснээ шингээж чадахгүй. Дээр нь балиар завхаа зайдан. Тэрнээсээ болж та нар хоорондоо зодтолж байгаа шүү дээ. Муусан юмнууд тийм. Чин зэрэг зүгээр та нар зодтолтол байж л байгаа шүү дээ. Өнөөдөр чи яг одоо энэ цаг мөчтөж та нар зодтолж ин л байгаа. Онцлог нь сошиалаар гараагүй, телевизээр гараагүй болохоос шүү. Тэр чин зэрэг тэр харж байгаа тэр нэг хүүхнээс олж тэр залуу хоёр хоорондоо зодтолцсон байл. Би бол тэгж харж байна. За 3 дугаар асуудал. За хохирогчд бас буруу байна. Хохирогчд буруу байна. Монголчууд ерөөсөн маш залхуу, илжирсэн хулгайч нар, хөгийн новшнууд ажил хийх дурггүй. Ямар ч ажил хийх сонирхол байхгүй. Өөрийн хөдөлмөрөөр амьдрах ямар ч сонирхол байхгүй. Тэгэл яадгүй гэхээр нэг хүн мөнгөтэй, нэг хүн баян гिचгээр л яах вэ? Тэрнийг дагажгүйгээл амархан амьдрчих санаатай. Зүг биз? Тэр яасан гоё ундаа яваад байна. Ганц балгуулахгүй л ахта. За энэ хүүгийнхээ өсвөл чи хаашаа байж байгаа. Явж тэр нөгөөдлөгөр өмөрөө савал. Жижиг бороо сороолчихсон. Үүдээс оруулах та. Тэгээд саруулсан бол тэр тоосрогчныхоо юу яа? Тоосрогчныхоо хогийг тэр юунд хий? Хар хотод хийгээд тэгээд тоосрогч хураад авчих. За одоо сошиал мөчлөр чиглэлээр хүүхдэд загналаа гэж солиорд юм биш шүү дээ. Тэгээд өөрсдийнхөө хүүхдүүдийг харцгаа, эрхлүүлсээр байгаад ямар ч ажил байхгүй. Одоо намайг энд шүүмжлээл бичиж байгаа. Өөрөө хөвтчээд хүүхдэд зарлаа марлаа гэж хуцж байгаа да. Хүүхдэд ажил хийж сургаж юм. Ирээдүйд чам шиг юм болгочихгүй тулд. Багаасаа ажил хийж сурсан, хүний үг сонсож сурсан. Хүнд загнуул сурсан. Монгол улсын шилдэг иргэнийг бэлдэж юм. За юу, чам шиг юм болчвол яах вэ? Чам шиг ажилгүй ингээд гачин энд тэдний лайвуд гэсэн явж идэг юм болгочвол яах вэ? Хэцүү шүү дээ бас тийм л. За тийм байна. Хүүхдээ багаас нь ажил хийж явах хэрэгтэй. Алуу заавал миний хөө лайвны хийжээ гэдэг юм. Йоо, наадах ер нь байрны өрөөнд явчих ба. Наадах чинь ингээд нэг систем байхад наад тоосор шиг хогийг тийчгэн цацаа чинь хөөе. Байрны өрөөнд явчих. Хизээ энэ дугаасаа яадаг гэсэн. Энэ хүүхдийг хүмүүжүүлэхэд дахин хэлж ийж бас юм хөөх юм уу ээжийнхээ бас бойныг одоо бас эдэлж байна эдэлж хөөх юм. Энэ юм ээж л өглөө хийдэг гэсэн. Гэхдээ тэр өглөөс аргагүй байдаг. Хүнийг ажил хийж сургана гэдэг чинь ёстой хэцүү юм байдаг байсан юм байна. Хүүхдийг л ажил хийж хөдөлмөрч хүн болгоход бол хэцүү юм байна. Нэг алдаага их олон удаа давтчих юм хүүхд чих гинэн зайлгаа. Л өдөржин үлсэн болж байгаа. Лай хийж байгаа шүү. Занаа. За тиймэрхүү байна. Ацаа битгийн өрөөмөдөө яв чи жижиг өрөөд чи. За тиймэрхүү сая чи юу ярьж байгаа даа чи тийм тэр жоохон цалиг замбраатай байцгаа. Одоо ер нь энэ ардуур урдуур инээ тэрэ болдог балиар заваа. Ингэх юм бол ир юмгүй бүгдийг авч хордог болмоор. Мөн үү? Нөхрийнхээ хараад яасан бол 5 жил. Эхнэрийнхээ хараад яасан бол 5 жил шууд. Хараал хэлэхэд ганц удаа Баярбаатар нэг яаж юу гэж хараал хэллээ. Тоглоом шоглоомор хараал хэлсний төлөө 30 хоног баримтжиж байгаа юм бол. Түн ар гэрээ өмүүлээд. Тийм үстэй. Хүний ар гэрээ өмүүлээд. Тэр заваараа явж байгаа юм бол ерөөсөө шууд ирэмгүй 5 жил баримтчилдаг болмоор. Хордог болмоор. Тэгээ гарч ирээд давтан үдл хийх юм бол дахиад 5 жил. Муусан юмнууд. Муусан хулгайч зэрэг тэгмээр. Зүг. Энэ нийгмийн цадиг замбраагүй байдлыг чинь ерөөсөө гол илэрлэл нь тэр чин зэрэг гарч ирж байгаа болохоос ш. Тэр чин зэрэг гэдэг бол зүгээр нийгмийн дүр төрх. Них өөрсдөө ариун цагаан юм шиг аа. Та нар тийм ариун цагаан уу? Муусан юмнууд. Муусан хулгайч нар.
Наадмын шаарнууд нийгмийн энэ ёс суртахуун замбраа хүмүүжил үнэлэмж юу ч байхгүй болчихж энэ Монголын нийгэм. Арай дэндүү нэрсэн. Аймаар залахгүй юм. Мөнхийн зугаац ингээл өдөр шөнөгөл зугаацаа байж санаатай. Өдөр шөнөгөл Баярбаатрыг лайв хийлгээл харж шоолж инээгээл баясаал. Тэгээд хажуугаар найрагтаар суугаал, хажуугаар нь заваараад байж санаатай та нар. Муусаа даварсан новшнууд. Тэгээд нөгөө өөртөө адилхан тэр чин зөрөгч яг чам та нартай адилхан юм билж тээ. Байлаар заа. Муусаа юм хогшаарнаа. За тиймэрхүү байна. Одоо хуулийг бол чангалмаар байна. За дараагийн нэг асуудлыг ярина. Энэ нэг чин зөрөг бол ерөөсөө л нийгмийн үзэгдэл биш. Чиний нэг яг нэг төрх байлээ биш. Чи бол яг л тийм хүн байлээ. Чамд хэлж байгаа шүү би. Чи яах гээд байгаа юм яв. Лайв маяг гэж нөөдлөөр чи эсвэл гар тоглол. Яг ингээд лайв найзууд ирж суучаад юуг сонсдгийг чи жоох хөтөж ич. Хүүш. Сүлтэй бай. Айтайхан байгаарай. Яах гэдэг нөтлөр чи. Явахгүй чи. Сүүл ихчтэй хамт аш гарч байгаа нөхөж байгаа юм дөө. Дасаа юу ярих гэж байгааг нь мартуулж байгаа. За нэг юм ярих гэж явж исэн чинь тий. Энэ нийгэм бол ерөөсө бодортцсон нийгэм тий. Яг л тэрний дүр харагдаж байна лээ. Өнөөдөр энэ дарга нар заяо энэ дээр байгаа энэ хулгайч лөөрч та нар өөрсдөө биелүүлж чадахгүй хуйлаа яагаад ард түмэнд тулгаад байгаа юм бэ? Өнөөдөр жишээлбэл хөдөө орон нутгийн зам дээр 80 км хот суурин газар 60 км цагийн хурдтай явна гэсэн заалт зам тээврийн заалт байж байгаа. Дөрвөн байж байгаа. Хэдий дээр байгааг энэ чат GPT-гээс асуучих заяо. Чат GPT ашиглаж сураа. Зам тээврийн замын хөдөлгөөний дүрмийн хэдий дээр хот хоорондын замд 80 км-аас дээш хурдж болохгүй гэсэн заалт байгаа вэ? Тэг чат GPT-гээс асуучих. Та нар залхуу новчнууд асуухгүй ш. Баярбаатраар хэлүүлчих санаатай. Үнэн илж ирсэн залхуу нар. Яана. Хөөш би танаас асууя. Дарга нараа, улсын их хурлын гишүүдээ, сайд нараа та нар өнөөдөр энэ хот хоорондын замд 80 км цагийн хурдтай явж гин үү? Та нар 180 км цагийн хурдтай явж байгаа ш новчнуудаа. Хамгийн том баталгаа нь юу юм? Та нар тэр нодлон сонгуульд нэр дэвшсэн. Гэхдээ та нар хоорондоо 200 км зайтай сумын хооронд та нар ямар хурдан явдаг юм бэ? Цаг гарan дахиад очиж чийлээ ш тэрсөө шорон зам дээр. Гэхдээ та нар тэр олон нодлон дээр сонгуулиар тэр 21 хоногт тэр олон аймаг сумдуудаар яаж хурдан тэгж тойроод байгаа юм бэ? Өдөрт 3-4 сумаар яаж ороод байгаа юм бэ? 80 км цагийн хурдтай явж байгаа хүн тэр олон сумаар орж амжих уу? Удлаа штэ та нар үлгэр штэ новчнуудаа. Адгийн шаарнуудаа. Хог шаарнуудаа. Яагаад та нар өөрсдөө биелүүлж чадахгүй дүрмээ, биелүүлдэггүй дүрмээ ард түмнийг биелүүл гэж дарамтлаа шаардаад торгоод байгаа юм бэ? Тэгээ хурд 80 км цагаас илүү хурд хэтрүүлсэн бол 50,000 чиг шиг. Даварцсан муу новшнууд. За намайг зоё. Хараал хэлсэн гээд би тэгтээ тэгж зөрөлтөд хараал хэлээгүй. Би тоглоом шоглоомор хошин шогийн хараал хэлсэн. Тэгж яхад намайг 30 хоног баримтчсныг Монголын ард түмэн бүгд мэдчихэж байгаа. Тэгэхэд өнөөдөр нодлон хүрс өхийг хин бямб цогтыг хүрс өх нүдийн сэтгэл зогсон. Бямб цогт энэ дээр оёдл тавиулчаа явж исэн. Тэгэхээр эрчүүдийн хооронд юм байдаг болж л идэгчгээд өнгөрчихөж байгаа. Яагаад та нар хүрс өх дарах хэмжээ авахгүй вэ? Яагаад та нар өөрсдөө биелүүлэхгүй дүрмээ ард түмнийг биелүүл гэж шахаж шаардаад байгаа юм бэ? Саяхан энэ хүн намын найдлаа гэж нөхөр хүн намын Наранбаяр гэдэг улсын их хурлын гишүүнийг олон нийтийн газар улс төрийн ордон дотор бас хүмүүсийн сэт зогсон. Санамсаргүй үйл явдал босоо гэж өнгөрчихөж байна шүү дээ. Энэ Зандан шатраг гэж нөхөр их хурлын танхимд их хурлын даргын эндэр дээрээс П үсэг хараасан. Тэр хүнд яагаад хариуцлага тооцохгүй байна?
Одоо энэ ямар юм хэлээ нэг худлаа үнэн ямар ч үдэ нэг балаа нам мом гэдэг мэдрэлтэй яваад байдаг нэг мангар бацаа. Өдөр болгон П үсэг харааж байна. Тэдний намынх ингээд баахан П үсэг хараасан хүмүүс байна. Сошиал дээр. Яагаад тэднийг 30 хоног баримтлахгүй байна? Тэгээ энэ дарга нар өөрсдөө биелүүлдэггүй дүрмээ хуйлаа. Яагаад ард түмнийг биелүүл гэж дайраад байгаа юм бэ? Би та нараас асууя. Мосаа гөөнүүдээ, лөлгнүүдээ давраад байгаарай. За энэ чин зэргийн асуудал бол бас энэнтэй холбоотой. Хүн гэдэг бол амьдрал дээр сайхан ч үйл явдал тохиолдно, муухай ч үйл явдал тохиолдно. За энэ нийгэм чи юм тэгш бус, шудраг бус байгаа учраас яаж юм гэхээр ард түмэн илүү их хохирж байна. Илүү их хохирж байгаа учраас илүү их уур бухимдал төрж байна. Тэгэхээр яах нь вэ? Энэ бухимдлаа ямар нэгэн байдлаар гаргахгүй бол яаж юм бэ? Тэр жижиг бухимдлууд чинь ингэж нэмэгдэж явсаар хагаад нэг өдөр тесэрчээд байна. Ойлгож байна уу? Хүн хараах хэрэгтэй баймаар байна. Ялангуяа ирчүүд бол бас ганц нэг зүгээр нэг айхтар нэг бүр нэг гимтэж алчихгүй хүн шиг зүгээр яг нэг хөхрөх төдийч байдаг юм уу яадаг чи нэг ганц нэг зохилцчих юмар байна. Одоо энэ сошиал дээр хар. Баахан атманууд. Ваа чамааг алан Баярбаатараа ч юм уу хин бэ хаана байна алан чамааг. Хачин хар П гөллөлгнүүд. Эднийг дууд завчирж байгаад нэг сайхан шанаагүй явуулчмаар байна. Тэр хүний ч уур бухимдал гаргаад сургамж болоод над ч бас сургамж болоод ингээд. Бас нэг хэрэлдэхгүй амтантай хэрэлдчихэмээр энэ годомжид. Бухимдлаа гаргамаар байна. Энэ сошиалор бас хараачмаар байна. Бухимдлаар бас дундалмаар байна. Тэгжиж энэ хүний чинь энэ уур бухимдлын аз жаргалын тэмцэж энэ хорвоо дээр чи явмаар байна. Тэгэхгүй хүн уурж болохгүй, харааж болохгүй. Ганц нэг жижиг сажиг зодон зохион хийж болохгүй. Энэ ирчүүдээ чи ерөөсө бүх юмыг хорчгоор чи яаж ийн вэ? Тисэж явсараа байгаад эцсийн эцэд яаж ийн вэ? Энэ нь бүр ингээд дисгээ аргагүй болцсон явж ихт нэг гай таараад тэгэл ийм юм болж шин. Новшнуудаа. Та нар юмыг жоохон цаад утгыг хар заяа. Наан байгаа тэр дүрээ битгий хараад байна новшнууд. Өөрөөсөө тэдний тэр байж байгаа дүрээсээ 7 дор юм дүүжиж. Мосоо навшнууд. За тэр чин зэргийн асуудал төр иймэрхүү харагдчихлаа. За төгсгөлд нь хэдэн минутын лайв хийж юм. Ачи юмнуудад лайв хийж. Эхнэрт юм хэллээгээд ямар юм ойлгохгүй штэ. Усан тарцгнууд. Та нар ер нь миний лайвнаас зайлуул таарна. Та нартай би харьцаадах шаардлага байхгүй. Харьцахгүй олон жил яваад амьдраад ирсэн. Лайв хийхгүй би 35 жил амьдраад яваад ирсэн. Заавалчгүй та нарт лайв хийж галбтаач биш. Тэрнийгээр энийгээр та нарын ямар нохой дөрдөг модуу муусаа юм дээр нийгмийн хогшаарнууд энэ 640 хүн үзэж байна. 1000 хүн бол ядаж новшнуудаа 1000-уулаа үзэж чадахгүй л миний лайвнаас зайл. Өнөө баавар. Өнөө баавар амьдарч байгаа шүү нэрээ. Тэ гоё амьдарч байгаа шүү. Нөрөд жоохон төрчихлээ. За төгсгөлд нэг чин зэргийн хувь хүний талаар нэг ярина. Ер нь бол саяны миний ярьсан юмнууд зоё. Энэ хэргийн гол учир шалтгаан шүү. Бас нэг юм хэлхээ мартчих. Монголчууд бүр амар шуналтай бөгөөд амар атаач болчих. Тэгээд энэ шунал ата хоёрын нийлсэн хил ам чинь бас хүнийг ямар нэг юм дорооцолдуулчихад байна шүү. Тэрнийг бас анхаарцгаагаарай. Ойлгож байна уу? Амар атаархлын хил амст амар байна. Шунлын хил амст амар байна. Энэ шунлын хил ам, атаархлын хил ам хоёр нийлэхээр яаж юм бэ? Хүнийг бас ингэж өөрийгөө өдөртөх удирдлаггүй болтол нь уурлуулж бухимдуулж байгаа шүү. Тэрнийг цааш та анхаараарай. Ажил хийхгүй гэж асар шуналтай. Ажил хийхгүй гэж нэр асар атаарх уу? Чи ажил хийхгүй байгаа юм чи яаж машинтай болох юм бэ чи өөй? Яаж байранд орох юм бэ чи? Мэдрэл муутай. Хоосон шунал ерөөсөө зүгээр тэрнийг авъя, энийг авъя.
Хоосон баахан атаархал. Чи яш зүгээр ээж чи байр машин өгчдөг юм уу? Энэ өстой дэлхийд дээр тийм газар хаана байна? Зүгээр ээж байр машин өгдөг. Дураараа юм ярьж байгаа шүү. За ер нь энэ гол агуулгын цаад шалтгаан нь юм байна зөө. Та нар чи энийг ойлгох ухаан толгой байхгүй л дээ. За төгсгөлтөн дээр шин зөрг гэдэг нэртэй хов хүний талаар нь ярив. За тэр шин зөрг гэдэг залууч нэг 2000 хэд жилийн 14 5 оны үед ч үлээ 12 3 оны үед ч үлээ 15 6 7 оны үед ч үлээ би зүгээр сайн санахгүй байгаа заяа. Ямар ч байсан нэг Монгол зоогийн тийм нэг хувцс одоо Монгол зоо гэдэг Монголын зодооны тулааны спорт гэдэг нэг юм яваад байдаг юм да. Тэрний нэг тийм хувцсан өмсчүүд нэг тийм залуу нэг тийм жижигхэн биетэй сэргэлэн нэг тийм залуу хөөх хайштай хүүхдгүйгээд идэг байсан шүү заяа. Би бол нэг сайн мэдэхгүй. За нэгт нэг би нэг тэгж санаад байгаа юм. Ямар ч үс нэг тэр Монгол зоогийн хавраг мавраг байхаа зодооноор холбогд талаанаар ч мэдэхгүй би тийм зодтолж байгаа юм арайгүй. Холбогд талаанаар тэр нэг ямар юм блэ нэг реалити шоу болсон шүү дээ. Тэр реалити шоунд ороод эхний нэгдүгээр тойрог дээр таарсан нөхрийг бүр нам зохиол нугацсан юм аа чинь. Дутуу гаргацсан. Тэгээ хоёрдугаар тойрог дээр шин жигтгтай таарчаад шин жигтгаас айгаа цогтоодсон байхгүй. Гэмтэл авчлаа гэх. За лавл нэг тэгж мэдээд байгаа. Хоёрдугаарт эхлээд ямар ч нэг тийм Монгол зоог австаа нэг тийм бацка яваад байдаг гэсэн. Хоёрдугаарт нь тэр реалити шоунд ороод нэг хоёрдугаар тойрог дээр шин жигтгтай таарчаад нэг дээр нэг нөхрийг цогж нугачаад хоёр дээр нь шин жигтгтай таарчаад айгаа цогтоодсон. Лавл нэг тэгж мэдээд байгаа. Гуравт нь тэр залууч яаж мэдээд байна гэхээр юу яаж ийсэн? 21 онд шиг санагдаад байгаа юм. 21 он баха. 21 онд ч нэг амар эдийн засгийн хямрал болоод бид хэд ч нэг коронавитод нөгөө баахан хөл өрөө мөрөө тогтоосон шүү дээ. Тэгэхэд ч одоо бид нар чи бүгд амнаа там цаана яаж нөгөө зээл мэйл элдв хангаа ямаа төлөх үү барих уу тийм үстэй. Яаж амьдрал ахуйгаа нааш цааш нь болох уу? Яаж нэг эвтэйхэн шиг энэ коронавигийн үе мөгийг дуусгах уу тийм ээ? Энэ ядуу хэцүү шиг амьдралтай хоримтлал муутай айл бол баг гал алдчихгүй шиг тийм үстэй. Яаж нэг хоос онохгүй байх юм аах уу гэл. Ер нь бол нэг нийгмээрээ л дээд торгуу том жижиггүй ер нь жоохон хүнд байсан шүү дээ коронавигийн үеэр тийм ээ 21 онд яг тэгж амар коронавигийн хүнд хэцүү үе болж явах үед тэр чин зэрэг гэдэг залууч нь фейсээр гарч ирэнгүүтээ аавда цавцгаан 200 хэлсэн байхгүй. Тэгэл би тэр залууг би бас их харж авч ирсэн байхгүй. Энэ бацхан ч одоо хүн болгоо ингэж махиж явах тийм үстэй. Хүн болгоо ингэж өстой яаж нэг зээлээ яагаад байр савныхаа мөнгө төгрөг 200 юмнууд хоол ундаа залгуулах уу гэд амт төвчж ихэд энэ бацхан одоо аавда 200 авч өгöd ч одоо юу вэ? Энэ одоо хин бэ? Яадаг хүн бэ гэж бодож ирсэн баг. Тэгээ би энэ хүмүүсээс ганц нагаас хүмүүсээс яг тэрнийг тэгж яриад яг. Тэгээ би бас дотроо ингэж юу гэж хардсан бэ гэхээр коронавигийн үеэр чинь нэг юу яцсан штэ. Хөлөөрөө тогтоочоод нөгөө арх биений зарахгүй гэдэг нэг бүх дэлгүр хагаа ицсэн штэ тий. Тэгээд нэг сингүүр мэнгүүрийн тэр чинь хэд байлаа да 8000 зянг байлуу. Сэрүү мэрүүн тэр чинь 7000 зянг ч байлуу. Тийм байжгаад шууд 50000 зянг болсон штэ тий. Тэргээр л амар их мөнгө хийчих шиг болсон та. Би тэгж л хардж байгаа. Би яагаад тэгж хардаад байна гэхлээр шүү дээ. Би бол зүгээр нэг тийм тулаан мулааных нэг сайн танихгүй мэдхгүй тийм ээ. Би нэг зүгээр 14 удаа л гол спортын тэмцээн зохион байгуулсан. Цаашдаач зохион байгуулсан заяа харж байгаарай. Мосоо халгаач нарыг байхгүй болгоноо мангалж байгаа гэдэг. Би нэг 14 удаагийн тэмцээн зохион байгуулсан. Тэгээ би яг нэг наран тонголог гуайн секцэнд 2 сар, амар уясгалангуй секцэнд 2 сар, нийт 4 сар би
энэ тулааны спортоор хичээлчтэй жингээ асч ирсэн. За нэг би ингээл яг нэг тэр хүрээндээ л энэ холимог талааныг таньдаг байхгүй юу. Тэгээ би яг нэг тэмцээн уралдаан зохиох гэж явж исэн учраас яг тэр нөгөө холимог талааны ертөнцид тэр мөнгөтэй хүн хэм байна тийм ээ. Боломжтой хүн хэм байна гэдэргээл бас судлаа шүү дээ тэр хүн чинь. Тэгэхэд бол тийм мөнгө төрөхтэй хүн байгаагүй. Чин зэрэгт тийм суугч байгаагүй. Тэгсэн чинь гів гэдгэл 21 онд нэг тийм бацаан гарч ирэл аавда 200 хэлсэн. Тэгээ гинт гинт тийм тулаанч мөртлөө баян хүн гараад ирж байгаа юм чинь. Урд нь тийм хүн байгаагүй. Тэгээ би зүгээр юу гэж хардсан бэ гэхээр тэр коронавигийн үеэрээс ганцхан мөнгө хийх боломж ирсэн. Тэрний үг гэсэн бэ гэхээр архины үн 7,000-аас 50,000 болж өгсөн тийм ээ. Үнэний үн. Нэг шил арх чинь 250,000 зөгч боллоо. Амар болсон шүү дээ тий. Тэр үеэр л манай хүн л тэр ардаа танил банилтай өөрөө нэг тусгай мусгаад ажилтгч л юм яриад байдаг шүү дээ тийм ээ. Тэгэл ард нь хүн амтан байсан уу, ах トゥ савдан байсан уу, яасан мэдэхгүй. Ураа ах нар байсан уу. Тэр үеэр л тэр баахан арх гаргаж зарж л амар мөнгө хийсэн баг гэж би бодоод байгаа. За тийм ээ. За тэгж би зүгээр тухай үед хардаад өнгөрч ирсэн. Гинт байцсан нөхөр. За тэгээд яг хуу дараа нь бол монголчуудын таньдаг болсон нь бол нөгөө алдарт тийм ээ. Жалам хартай санаж байгаас тийм. Амар сүртэй дүүнер мөнөртэй олцсон зүгээр. Нөгөө мафта бид нар кино үздэг шүү дээ мафта солонгос молонгос юм. Өө тэрэн дээр гардаг шил тамхи гэдэг нэг нь тамхиг ингэж сал энэ дээр бариулаад тийжээс нэг хүн ингэж асааж өгөөл том ахаа гэж байна. Амар сүртэй болдог шүү дээ тийм солонгос Японы нэг мафта кино үзэж байгаа. Өө тийм мафын солонгос шиг нөхөр жаламтай үзнэгээр гараад ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэж хүмүүс л таньдаг болсон. За би тэр нөхрийг тийм дөрвөн юмар л мэдх юм байна. Бусдаар бол танихгүй. Угаасаа ч би юм танихгүй. Би юм таних ёсч байхгүй. Бурхны хөөд гэж хүн амтан таниадах шаардлагач байхгүй. Тэ. Мосоо дооцсон даниануудыг таньжих шаардлага надад байсан байхгүй. За тийм байна. Тэгээ яах вэ? Миний зүгээр хардж байгаагаар гинт нөгөө хүн баяжчихар чинь тийм солиордог шүү дээ тийм ээ. Одоо манай үчи ингээл гүрүшгийг хийгээл таксинд нь яваал. Тэгэл одоо юу гэдэг сэлэсэр одоо хамгаалагч тийм үстэй зөөгч үйлчлэгч одоо бүхэл ажлыг хийлээ шүү дээ бид нар ч одоо манай үеийнхэн. Бид нар шиг ингээд нэг яг нэг шат дараатаа бүх юмнуудыг хийгээд яваагүй. Гинт огцсон мангар хацаан баяжсан. Тэгэл их би хаагаа тоосон. Тэгээ бас тэр нөгөө арх тарсыг чинь борлуулахад бас тодорхой хэмжээнд мафи сүлжээ ажилласан баг. Тэгээд доороо бахан дүүнер мөнөртэй дээр ах нартай болсон юм болов уу бодож чинь. Тэгэл өөрийгөө тэнгэрт гарчлаа гэж би төсөөлөв. Тэгэл сүүлийн 1-2 жил 3 жил галзуурчлаа бол залгуу юм болов уу гэж би ойлгож байгаа шүү дээ. Жижиг зэрэг гэж. Тийм л байна. Тэгээ гинт үйчих насан зөвтэй, гинт идэх гидсэн зөвтэй гэдэг болж юм уу даа л гэж бодож байна. Тэгээ ер нь цаашдаа энэ монголчууд нийтээр муусаа оркод боловсрлоо дэвшлүүл заа юу. Ямар ч харанхуй бүдүүлэг боловсрлгүй. Дээр нь амьдралын одоо үдсэн турсан туршлага байхгүй хүмүүс гинт байж чаал юм болж байгаа шүү. За ингээд тодорхой товчгоод ярьлаа. Өөр юу яриулмаар вэ? Яалагмаар вэ? Тэгээд нэг муу юм болохоор тэрнийг яриач, энийг яриач гэд. Лайта маань ирсэн. Муусаа юм уу? За сэтгэл чи хануу. Болов. Ядаргаанаа зүгээр. Ойлгохтой шиг шеэрмээр хийсэн юм уу хийгээгүй юм уу? Мусан дарцагнуудаа. Ядарч үдэрч ихэд энэ хар хаалунд лайв гэж солиороод. Лайтай юм дэр. Муусаа юм уу? Алей юм уу гэж. За баяртай сайхан амарцгаагаарай. Битгий лайв болцоогоо даа. Тэгж яагаад нэг юу байна? Тэгж яагаад наадмаар нэг лайв хийж чадах нь уу чадахгүй нөө тийм ээ. Тиймэрхүү л байна да. Алло нэг ганц комент уншихгүй болох уу?
Ганц нэг комент уншиж хэрүүл хийх үү лаа юу. Муу сайн юмудаас хэрүүл хийгээд шаардлага. Энэ дээрээс хэрүүл хийвэл гоё гэдэг байхгүй. Шууд блоклоо явчихдаг. Энэ дээрээс хэрүүл хийхлээр чи лаа зүгээр одоо галтай блок хийж болохгүй лаа болно л та. За энэ ч одоо бүр даац зэвсэг үзэлт нь бүр лайва дуусган гол болж тийм ээ. Цааш нь олигтойгоо шеэрлэж өгснөө хийгээ хараа суугаад идэг юм. Намаг юм ярихад соёлын шокнд орчдөг юм ааш. Тэгээд тэр нэг хэрэгтэй хэрэггүй Екатерина залжмаа гэ эргүү балаа юмнуудыг 10-20 мянгаараа ширлээ 20-30 мянгаараа 2-3 мянгаараа ширлээ мэдрэлтэд. Одоо энэ намаг жишээлбэл ингэ харж байна уу? 25 хүн ширлсэн байгаа шүү дээ. Нэг бол соёлын шокнд орчдөг юм уу? Нэг бол илүү балаа юмнууд байд юм уу? Цааш нь ширлж түгээцгээ. Тэнийг харна овшнууд юм аа. Тэгээд даг наад бурхны хүү хаягаа даг. Одоо энэ 64 мянган энэ инфлюенсерүүд дотор одоо над чиг 64 мянган дагагчтай хүн байна уу? Хэрэгтэй хэрэггүй сургаггүй нохоон бааснууд 100-200 мянган дагагчтай 300-400 мянган дагагчтай байх юм. Мэдрэл муутай юм шиг хэдэн зуун мянгаараа үзээд байна. Тэгсэн мөрлөө дагаж мэддгүй юмнууд байт юм аашаа. Энэ өстө солиотой галзуу юмнууд нэр аятайхан байцгаач байгаа. Та нарыг зүгээр би олон жил баясгаж байгаа шүү. Дургу үргэлдээ лайв хийхэ болчих шүү. Болрогийн гарав судалдаанаас судалдаж аваарай. 99030207 навшнуудаа. Энэ жаахан буруу реклам явуулчихгүй. Утас авсан хүмүүс бол их ухаалаг сайн хүмүүс шүү. Утас авахгүй байгаа мэдрэлүүд бол явцгүй гараад шүү гэж. Яа. За тийм байна. Өөр чи яриад ах нэг юм байхгүй зү. Тэгээ ойлгомжтой бүх юм тодорхой. За баяртай сайн хамарцгаарай. За шеэрлэхээ мартав. Екатеринаг 2500 хүн шеэрлээд байх юм. Намайг 25 хүн ширлээд байгаа юм. Ингээл бүр нэг орк өлөн гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ Екатеринаг 200-300 мянган хүн дагаад байна. Тэгэхээр намайг хар 64 мянган дагагчтай хэвээр тэгсэн мөдлөө амар намайг үзэн. Екатерина эдрээс би намайг хэдэн зуун мянгаар намайг үздэг байж. Надаас дор юмнууд л одоо надаас хэд дахин илүү лайк ширтэй байх юм. Ямар учир вэ? Надаас нэг юм сонсож авч байгаад бас нэг хідэн гачин юмнууд байна. Миний лайвыг ингээд өдөр шөнөгүй хүлээж сууж байгаад тэмдэглэж авч байгаад тэгээд тэрнийг нэг сүртэй пост болгож тавьдаг. Эсвэл нэг жоохон өөрчлөлт лайв хийдэг нэг солиотой газар нэг хэдийн юмнуудыг үзээд байх юм. Наад инфлюенсер гэдэг юмнууд дандаа миний юмнуудыг хуурж байгаа навчнууд ш. Миний лайвын галчгийг пост болгож тавина. Миний постыг скриншот хийж аваач тавина. Миний лайвн дээр ярьсан юмнуудыг жоохон өөрчилж цааш нь ярина. Дандаа нэг дор зиндааны нэг тэгээд заяа байхгүй нэг тийм дундаа ченжтэй байх хэрэгтэй юм аашийн. Тийм ээ? Оргиор нь Баярбаатарыгаа дагаад үзээд тэгээд хэлсэн ярьсан үгэнд нь ороо явж байгаа оронд чинь тэнийг юм шиг дундан заавалч нэг орчуулагч ч юм уу эсвэл нэг ченж хэрэгтэй гэдэг юм ааш. Нэг илэг балаа юмнууд миний юмыг тавьчихгууд тэрнийг зүгээр хэдэн мянгаараа дагалж гүйлдээл зүгээр баахан мэдээний сайтууд тойруулж тавиад солиорох юм. Станыг эргүү навшнууд юм а. За баяртай. Дагхаа мартав, ширлэхээ мартав малнууд минь.